За өнөөдөр би та нарт хүссэн тоглоомоо Android дээр яаж хаагдах талаар үзүүлэх гэж байна. Хамгийн түрүүнд болохоор та Lucky Patcher гэдэг апыг татах хэрэгтэй. Тэгэхийн тулд та Google руу ороод Lucky Patcher гэж бичих хэрэгтэй. За ингээд дараа одоо яг энэ сайт байна. Энэ Lucky Patcher энэ ийш орно. Хамгийн ихнийх рүү. Ийш ороод та download гэж дарах болно. Download. За download-ийг дараарай. Тэгээ одоо энэ өөр автоматар download хийх болно. Тааш starting download. За тэгээд энийг татад дуусаад та энийг өөрөө install хийчих хэрэгтэй. Install хийчнэ. За татж байна. Би бол өөрөө install хийсэн байгаа. Тэгэхээр шууд дараач татд усаад та install хийчээрэй. За. Одоо тэр Lucky Patcher app энэ байгаа install хийгээд яг ийм app байгаа. За энэ app руу орно. Одоо уншина. Тэгээд за одоо та хаагдах тоглоом руу орно. Тэрний өмнө болохоор энэ switch руу ороод энийг унтраачсах хэрэгтэй. Асаагаад унтраагаад энэ орох болгондоо юм тэгж асааж унтраах хэрэгтэй байгаа. За тэгээд байнгын юм тексттэй энэ орох болгондоо за дараа нь одоо би Subway Surfers хаагдж үзүүлж чинь та нарт. За ихтэй одоо Open Menu of Patches руу орно. Тэгээд дараа нь энэ Sport Patch for In-App and LVL Emulation. За ийш орлоо. Тэгээд apply. За одоо энэ ингээд унших болно. Тэгээд уншиж дуусаад тоглоом хаагдъя. За энэ жоохон хэдэн бараг 1 минут орчим удах байгаа. За одоо та одоо энэ гарч иж байна. Одоо энэ дээр launch-ийг дарах болно. Ингээл таны тоглоомшууд өөрөө автоматар орох болно. За тоглоом орж байна. За одоо та би тоглолцлоо. За одоо shop руу ороод одоо та хүссэн энэ мөнгөөр энийг авч болно. Одоо шууд авахаа дарах болно. Одоо энэ бичиг гарч ийн. Энэ дээр та yes дарах хэрэгтэй. Одоо хараарай. Дээр зоос үүссэн. Харж байгаас. За ингээд л ерөнхийдөө болоо. Та хүссэн юм ингээ авч болно. Ингээд yes дараал. Ямар ч мөнгө танаас өргөдөггүй. Энэ зүрц ямар ч аюулгүй энэ бол яг болох байгаа. Одоо харж байгаас та ингээд хүссэн хэмжээний мөнгөө хүссэн хэмжээний зоос авах болно. За
За ингээд болоо.